Дэлхийн монголчуудын радио 88.1 хөтөлбөрөөр сүгат харуулан сонсож буй эрхэм сонсож үзэгч таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 нэг болгоны даваа 5 гараг болгонд радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцааг сураатаагаар Яна хүүхнүүдийн нэвтрүүлэг маань эрхэм сонсож үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 27 оны даваа гарагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mal Cosmetics-ийн албан ёсны нэрээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхтний биеийн шингэн саван миний сэргэг цагуурайтаагаар за мөн 22 жилийн түүхт сэтгэлээр шингэн гэсүрэтаагаар махмах бүтээтгүүл үйлдвэрлэгч Trust Trade-ийн гахаан утсан мах хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хэрүүлийн хамгийн боловсон үг зааж өгөөч гэсэн ярилцсанаа. За ер нь боловсон хараал боловсон хэрүүл гэж байдаг юм уу одоо нөө хэрэлдэх дүрм гэж байдаг бол тий одоо нөө задлах дүрм бид нар зохиодог байсан шиг тий за нүүрнээс доош ол одоо хэрэлдэх шүү гэх тий хүний гадаа дөрхөнд доромжуулахгүй шүү гэх тий за хин төрүүлж уйлсны ядагдана шүү ч гэдэм үү тий пойлдохгүй тий нэгээрээ хэрэлдэн гэл тий гэдэг дүрм зохиодог бол тий тэгвэл мангарч мандаа мөөгид тийм өгнөд илбэг байгаа. Гүг тэр чинь ингээд одоо байдаг байхгүй юу? Тэр чинь гинт орж ирж тэр чинь онгод ороод ингээд тэр чинь яг л юм онгод хэрүүлийн онгод гэж байна шүү дээ. Тийм үнэхээр ингээд гоё хэрэлддэг хүнийг сонсоод ийм мундаг хэрүүлж болох юм шиг гэж боддог байсан шүү дээ. Гүг тийм зөвүүн хороо хөхтэй болох гэж би боддог нэрээ. Нэр амар гоё ярина шүү дээ. Яа гоё хэрэлдэж шүү. Шар хөдлөл байна шүү дээ тийм. Зүгээр л ингээд харц суужснаа л хоёр хүү гэлээл босоо явчихна. Баг нөгөөх нь баг ойлмаар. Би бол багын лавдаг хуц солиор тэнэг мангарл гэж хэрэлдэг байгаагүй. Тэгээ яаж хэрэлдэг вэ? Чи хөө 7 хоногтой биш юм аа гэхэд сардаа биш юм аа гэхэд 7 хоногтой ганцтай усанд орчиж савн байхгүй бол надаас гуугаад аваарай. Амар доромжлол авахгүй юм. Йоо. Ингээ гих мэдчихлээ. Би авъя. Би хожиж авъя та. Тэгвэл юу хөө. Тэгээд шивэрмээр хангалаад мангалаад гихгүй зүгээр усанд орооч гэлэх хэлнэ. Тэгээд би усанд байдгүй. Сав байдгүй. Тэр ч нэг гайгүй тий. Нийв сав нийв байхгүй. Ус тасарцоо. Яс юм үнэртэй дээ надаас өөдс нэг ч насаад. Тэгэхгүй зүгээр жишээл татчихин л да. Ер нь л би нэг тийм хуц солиор тэнэг мангар гэж ямар ч байсан тийм үг хэрэглэж байна. Хуц солиор тэнэг мангар гэж хэрэлдэх ч үг нь айгу гимгүй юм боо шүү хөрх юм. Тийм муухай зөв хороо үгний хажууд. Ингэнэ хамгийн боловсон зас гэдэг юм болоо гинэ. Хамгийн гоё үг мэдхгүй гэж хэлдэг. Мэдхгүй. Айгу гоё ярил. Хэн мэдчихсэн юм те? Манай гоё юу шүү дээ. Манай бол тэгэл за миний буруу болт чи миний буруу гэх. Тэгвэл тэгээд яг нэг юм эмгтээчүүдийн өмнөөс гоё ингээд хилчгээр үг алмаар байх юм. Тэгээд эмгтээ өнөч ч бас хамаа замбараа хэлж болохгүй. Гэхдээ ингээд хэлүүлээ загнуулаад аймааргүй байна л да. Бас өөдөөс нь харж чад нэг зөв үг хэлчихэд хоёр үг хэлчээ сууж яваар байх. Тэгээд ер нь бол манай яг ажлын газар дотроос хамгийн эрүүл чинь мөөгүй те. Ер нь тийм. Баянгорхныг ер нь хил амаар хүн бардгүй дөө. Одоо ингээл сосор ормоор ингээл харахгүй тэр зүгээр хил амаараа бол дийлдэхгүй шүү дээ. Сосор ормогоо баян онгорох юм уу? Тийм шүү дээ. Өө тийм үү? Тий, баян онгорыг баян оных. За хөдөөний усод бол одоо бас настад хүмүүстэй насаа нэмгэж яадаг юм уу тосоор гоочмор вэ? Алтаар урсамрын бушуугээд наа туглаа бариад аваач гэдэг гинэ. Ерөнхийд зүгээр нэм юу шүү гэх. Хөдөөний хүн гэхээр л тий нэг л их гоё яасан. Нэг юм уран зохиолын зүгээр нэг юм гоё дүр үйдэг хөхгүй. Тий нэг юм хөдөөний хөвгүүд гэдэг. Яг л хүн штэ уурлахаараа орилон чарлан тий Тэгээ улаан туссан далаа гэж хараадаг үнийг би өчнөөл харж л байсан. Тэгээ манай эмээг тэр чинь нэг юм зүгээр уран зохиолын гоё дүрийг бүх хүн тийм байсан шээ. Хаа очиж тэр хөдөөний эмээнэр өстө нөгөө пэгдэг үгч амар хэлдэг юм билээ. За мэдгүй. Амар хэлжсэн би сонсч ирсэн. Юу бол бэ? Станаг амар хорон үхтэй эмээнэр бол би штэ. Би
бол наад үгээ чинь хэлдэг. Манай дархан нэг X отгоо гэдэг чинь одоо талигаж болсон манай ядных. X отгоо чи нэг юм уу? Угаасаа автоман байхгүй юу? Автоман байсан байхгүй юу? Тэгээд сүүл нөгөө бөмбөр дээр биш. Бөмбөрийн нөгөө өвгөнтөд ирсэн байсан. Тэр ихчил амар тэгж хэлдэг. Эмэгтэй юм уу? Тийм эмэгтэй. Игч хэд ах чаар. Тэгээ би зүгээр жоохон бахтаа бол ийм автоман амар хүмүүс эмэгтэй хүн ийм үг хэлдэг юм байна гэж би зүгээр боддог байсан байхгүй. Тэр үл автомат биш. Зүгээр нэг юм нормисэн. Нөхөр тэгэл ч тэр амнаас нь тэр үг стос адахгүй. Тэгэхээр тэр нэг яг харах гэж харахгүй. Гүг тийм хүмүүс чинь ихэнхдээ тийм хүмүүс зүгээр ингээд уур нь үргээр асгадаг хөхгүй зүгээр ингээд араас нь зүгээр ингээд өгнүүдээ хэлээд тийм бах. Тэрнээс хүн хараагаад байгаа юм биш. Уулга гадахтаа хэлдэг үг нь болцсон юм. Яаж тий. Гэл. Аймаа. Хинэ Жошуа Бодотор хэлсэн үгийн давтаж хэлээд байхаар сүүлдээ нөгөө үнэн залхаад болчдээ шүү дээ. Юу гэсэн үг юм гэхээр өөдөөс нь юу гэсэн үг юм чи юу гэсэн үг юм хэлгээд ах юм байна та тий. Их хөлтэй аргаа. Их хөл тэр нэг гоё хэлж байгаа. Би нэг гоё хэлд гарга олсон сурсан гэт. Ямар арга юм гэсэн ч дээ. Хэлсэн үг юм да. Тэнийг юм уу жөөр тэнийг юм уу. Юу гэсэн үг гэхээр юу гэсэн үг гэдэг чи юу гэсэн үг. Үгсэн баас гэдэг чинь үгсэн нохоон хатсан баас гэж байгаа юм штэ гинэ. Тий, үгсэн баас гэдэг үгсэн нохоо оцгорч гэдэг. Йоо. Тэг мэдхгүй гэж юу аягүй гоё санагддаг надад. Тэр мэдхгүй гэдэг чинь зүгээр л харилцаа дээрээс хэрүүлэн чи мэдхгүй ч гэж орохгүй л дээ. Тийм шүү дээ. Чи цол очиж гуцсан байна. Ер нь тэр утгатай шүү дээ. Мэдхгүй. Ингэж чамд ч одоо юу хэлэх вдэ гэдэг үг бол бас зөв гэж байна. Ер нь бол. Нэр бас тийм тий. Юу ч хэлээд чи бол ойлгохгүй хүн л гээ шууд тэгээ хэлчихэж чи бол тийм тэнэг гар штэ л гэж байгаа байхгүй тий. Би энэ нэг айгу гэгээлгэр хүлээж авнаа бас. Нэр юу ч дээр надад нэмэргүй юм багтаа л гэж бодно. За ингэнэ. Одоо орчин үед бол заяа ийм боловсон хэрүүлийн үг ийм үгнэд гарсан чинь муу соёлын дутагдал мэн гинэ. Соёлын дутагдал. За. Яа, наад чи бас. За. Улаанбаатарын харанхуй тал мэн. Яа, за. Соёлт нийгмийн цоорхоогүй. За, ямар ч хэрүүлийг хамгийн боловсон болгох шилдэг арга бол өгүүлбэрээ төгсгөлд хөө залгах гинэ. Дуугаагаараа хөө. За юу гэсэн үг ингэж юу гэсэн үг инхөө даргуулзаараа хөө солиороо хөө гинэ заяа. За ер нь солиороод байгаараа гэдэг үгийн утгыг бодохоор нөгөө үнэн нь яг үгэнд нь ороо те бити солиороод байгаараа гэхээр солиотой болчих юм шиг те тийм байгаас те. Тий. Ер нь хараалын үг ямар ч логикгүй юм шүү. Тийм шүү дээ. Аюу тийм. Одоо л ингээл хараалын үгийг аюу ингээд бид нар өөрсдөө тайлж уншаад байгаас тэр чинь зүгээр л ингээл урсаал гараа. Тий, зүгээр л урсаал тий. Одоо чинь би бол дандаа л эрэгтэй хүнийг өгчээсэн дарвайсаа хар хүүр гэж ингэж загнаж байгаа гэдэг ээж жагнаа ээж наваг тэг загнаал аавыг загнаал манай хажуудлын ихнэр тэр нь бол ерөөсөө ингээд тэгэд өгч байсан дарвайсын хүүр гэдэг ингээ үг үгээр нь бодохоор амар л угаасаа тий. Өгч удаад амар Гэтэ тэгээд зүгээр жоохон уурлахад хүчээсэн дараасаа хүүрч яах гэх юм байгаад тэгэл. За, ер нь л чамтай ярих малгал гэдэг юм байна. Дуугаа чамтай ярих ч юм алга. Чам шиг юмтай юу ч ярих вэ гэж мэгдэг гэж юм ерөөсөө. Тэгээд бас ингэдэг гинэ, тийм бах оо гэдэг гинэ. Тий, наад чинь тий. Тийм бах уу тий. Хүмүүс ярьдаг. Чамаг эрэхтэй байсан бол зодох байсан гэж олон хүнээс сонсон. Тэгэхээр л их зөв юм шиг байгаа гинэ. Нэг хүн Royal Mercedes гэдэггүй. Бас ингэдэг те. Яста нэрэ мал байсан бол нэрэ нядлаад идчихгүй юу гэдэг те бас. Тийм. Хүүхдүүдийг аяуг тэгдэг. Тийм ээ тий. Тэр бол нэг бараг л нэг инкрилсэн юу юу. Тийм. Манай ангийнхныг бол байнга л тэг загнадаг шүү дээ. Тийм. Ста нэг альх болдгсон бол дундаас нэг альхтойхон шиг нэг хүн гаргаад ирчих. Тий. Тийм мал байвал заазан төхөх юмсан. Тий. Бүр муухай хараалууд байгаа л да.
алга бол аваац байна гинэ. Гэтэ ер нь бол тэр алга бол сарин замхар рутаа ол гэдэг бол аюу амар штэ ер нь бол. Эднээс талдаар бол гэсэн үг штэ ер нь. Яс гоё хэлтэй тэ. Алга бол утаа бол замхар. Шүлэг юм аа. Яа. Сарнда. Гом үгүй байлтай хүмүүс юм байна. Нэг л юм гэж 4 5 янзаар хэлчихсэн. Гэтэ би энийг аюу болоосоор одоо ухамсараар алга болно баярлаа. гэж бичдэг. Яндрахад. Тэр дөөдөг юу бас шугам чөлөөлнө өгдөг чи бас амар үгүй юу? Басо. Шугам чөлөөлнө. Мөгийн мангар хэрүүлж ёчтой ёстой яхир үгэн болно гинэ чамаг. Тэр чи ер нь тэр талдаа шүү. За ингэнэ. За өөр юу гэмээр вэ гэдэг гинэ бас. Моно хүү яганцдаг. Хэрүүлийн хамгийн соёлтой нь амандаа цай ус балгаад чимээгүй суух сүулдэ хамаг мууг нь дуустдаг юм дөө гинэ. Тэр бол төвчээр. Тийм төвчээр л бахта тий. Тийм тэр чинь хэрүүлэндээ орохгүй штэ. Нэг талаасаа хэрүүлж хоёр талаасаа ингээд үг хэлцаад штэ заавал. Тий. Илт мяа хүний зурганы доор нь комментээр хөөрхөн шүү гэж бичдэг тий гинэ. Хаштай хэрэлдүүд хэлэг өгөө мартах байх оо гинэ. Хинтээ? Тантай хэрэлдүүд. Би стаар ярьдч чаддгүй шүү дээ. Тэгсэн чинь тэр мөгийн мангар хэрүүлж ёчтой ястай яхир өгөн бас чи үнэн гинэ хүмүүс доорно. Чамаа хүмүүс нэг инглишд өгнө юм уу та? Оо тэглэх байх. За одоо бодротод 17 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Мал косметиксийн албан ёсны хэрэгтээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт нэ биеийн шингэн савн миний сэргэх цаг сураатаагаар хамтран аялаж байгаа. За одоо энийг би нөгөө тортогоо ярьж өгмөр байна. Торто биеийн савн өөрийнхөө авч явсан. За ерөөсө будагч бодис силикон нефтийн гаралтай тус пропен гэж бол бүр яач хөө ингээд гол сааны бүтээгдэхүүнүүдэд энийг байна уу байхгүй гэдэг бүр заавал шалгах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. За спиртгүй харшлын тест хийгдсэн. Тэгэхээр тэгээ хүүхдийн эмзэг арсагч зочроохгүй маш нэгт өтгөн хөөстэй гэдгээрээ онцлог байгаа шүү ер нь бол. Спиртгүй өгдөг нь одоо ууцж содохгүй гэсэн. Хөөсийн бүжиг нь болж байгаа. Спиртекс болж тээ. За энэ тэгээд ерөөсөө ингэж энэ томчуудын хүүхдийг гэж ялахгүй зүгээр л нэг л угаар авах болчих тийм. Тэр өөрөө бас айгу даваа талтай байгаа шүү. Тэнгэр чи одоо хүүхдийнхээ усанд оруулдаг савн тусаа авдаг штэ тийм байхгүй. Тэгэхээр нүдэнд ороход нэг хорсгож ирэхгүй гэсэн л ойлголт байгаа баха. Тийм ээ? Тийм. Хүүхдийн шампунч нь ер нь ингээд нүдэнд орсон ч нэг хорсгохгүй штэ. За утасны дугаарыг хэлж өгөөч. За 88 38 95 88 38 95. За ингээд мэдээж Мал косметиксийн салбаруудаар болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. За яна өгнүүдийн нэвтрүүлгийн хамтран аялагчаар Мал косметиксийн албан ёсны хэрэгтээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт нэ биеийн шингэн савн миний сэргэх цаг сураатаагаар хамтран аялаж байна. Баярлалаа. За амраа ямж өгнө. Хамгийн муухай хараалын үг шээсвэ чинь. Юу гэдэг? Шээсвэ чинь. Тэр нэр хүүхдүүд нааг ахтал амар тэр ингэ хамгийн хэмзэг үг байсан. Яаж вэ? Тийм мүшээс жахад. Үе юу яадаг штэ бүр нөгөө. Тэр хамгийн дургу уцлаа хэлж байгаа нь тэр штэ. Яадаг мүшээсвэ чинь. Бас баасан шээсэн шээс ч юм уу хэн болчоод юу яриад байгаа гэдэг нь штэ. Хүүхдээ тэгээд зэгнэ штэ хүмүүс. За одоо бүгдээрээ зодоон руу орцгоё. Зодоон руу. Би ихчтэйгээ муудалцахаараа эртний итгэл минь туугаа гэдэг. Чин иймэрхүү гоё өгнөө сурж авмаар байна. Ой заримдаа яг нөгөө тэр өвгөн гэхэл яг харуулцтай. Ингэнэ хоёр нэг хөр ингэж хараад байна гинэ. Яадаг юм уу шууны ханиад вэ өөрөө гинэ. Тэгснээ бас бурхны нэрийг ботож битгий ингэж яар гэж хэлдэг гинэ. Соёлтой яруу штэ энэ соёлтой. Хараа. Бас гэдэг үгнээс ч илүү хамгийн зөв нь шээс байхгүй. Нэр хүмүүс өлөө үгсэн нохойн бас мус зөндөл хэл тэрийг тоодох байхгүй. Мүшээс ч яадаг шээсөө гэлтгэл. Одоо ч гэсэн үнэг чинь хамгийн муухай зөв муухай үг. Тийм үү? Тийм шээс гэдэг.
Шиш яах вэ? Тэгээ бүр ингэ Би сонсч ирсэн. тий тэгээ бүр ингэ дургуцаад ирэхээр мөглөнчээс яах нь вэ? Шиш та. Би бол тэрнээс олж бүр зодтолж ийл шүү дээ. Ийм хэрүүлэн хөгшин бохмын гинэ. Хөгшин бохмын оо. Гэтэ юм хүмүүс ямар сонин үг хэрэл юм бэ? Зүгээр одоо жишээлбэл нэг жоохон дургу үргээд нэг жоохон том юм яриад ингээд том юм яриад идэг чинь ингээд худлаа баярхаад ч юм уу тий. Тэнгүүд нь тэгээд чи одоо хин гэдэг хүний нэг халбах урахгүй үрийн шингэн бэ гэж хэлчихэд бас амар байхгүй чи. Одоо гэхдээ хүмүүс тэр лаг соёлтой болчих тэр худ солиор ойл донгос монгос тэр үгийг ерөөс би баг ойрын 20 жил ерөөс сонсоог. Угаасаа тэр тэгэхэд бүр амар чарлал ирэлдэг гэсэн. Тэ хууц чи ихтлэгөр солиор чи гэлээ. Тэгэл тэр хууц ойл нохоогхаа одоо би нэрш яг сүүлийн 20 жил 15 6 ерөөс тэгж бүр чанга хэрэлж байгаа хүмүүс сонсоог. Бай блок болчихсон юм хүмүүс. Бай блок гэдэг гэж юм шүү. За тэр мундаг англитэй үйлчлэг. Бай блок гэж. За зайлдаа гэдэг чинь сарин алга бол гэдэг чинь гоё үг гинэ. Нэг залуу намайг амтан болгоно нэ. Тэгэхээр нь би шуу болъё гэсэн чи ганцхан гүлэг болгох гинэ. Шуу. Шуу. Ийсэн тийм байл да. Чааг амтан болгоно гэхэл нөөдөөс нь тэгвэл би шуу болъё гэсэн. Үстэрэ бод таны бодол гэдэг гэж юм. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 3883 утас маань нэгдлээ. Яад үлээ хүүхнүүд авах билүү? Доод ямар ч байсан хамаагүй тий. За бүгд л ирдэг. Тий. За гадаадын согтгол бол 77 88 30 гэсэн дугаараар холбогдоорой. Өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв. Ерөнхийдөө бол бие биендээ гоё хэрүүлийн соёлтой өгнүүд зааж өгч байгаа. Зайлуултаа. Гэхдээ ялангуяа ингэ нөтөрнөө эхнэрүүдийн өмнөөс л ганц хоёрыг эвтээх үг гэлчмээр байгаа байхгүй. За эхний сонсогч 96 67-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио сайн байна уу? Сайн байна уу? За нэг соёлтой боловсноор хэрэг. За хоёулаа боловсноор нэг хэрэлдэх үү? Шот хэрэлдэх байлаа. Хашиг өөртөө тэр ирсэн ямар гоё энэ дөрвөө яа. Бишээ тэр чи ихчтэйгээ хэрэлдэхээр тэгсэн гэж. За. Та энэ боловсон хэрүүлийн үг зааж өгөх гэж орж ирсэн тий? Тий. За. Тий гэдэг. За юу гэж хэлэх вэ? Айгу боловсноор хэрүүлийн үг. Боловсноор хэлж чадахгүй. Уурсан чинь тэгэл арьсман тэгээд одоо арьсман гэдэг чинь гоё шүү дээ. Арьсман гоё юм шүү дээ бас. Тий. Гоё арьсман. Гэрдэг яа шоу гэдэг чи ямар гоё юм. За баярлалаа. Энэ их тийм хэрэлтгэр төрлийн нөхөр биш үү? Тийм байна. За баярлалаа. Үрчгэр арьсман. Нөгөө нэг миний хурц чөтгөр гэдэг кинон дээр те нөгөө наран солон арилгын газрын нөгөө аглуу дээр гүйж очингуудаа хата надаа нэг хитэ хэрүүлийг заагаад өгдөө гэж юм уу дорцоовоо гэдэг нь бичиж авдаг нөгөөдгийн амар гоё. Муу аалц минь ингээд тэгмэд бичиж авна бүгдийн заяа. Тэгэж бүгдийг нь бичиж авч байгаа хажуулагаа тэр хурц залууд бад бархууд хэлж байгаа байхгүй юу? Бүгдийг нь нийлүүлж агаад. Тэр шиг юм болох гэдэг нь үгүй юу? Нэг өвгөн хүүгээ загнаж байсан мартагдахгүй юм аа. Хүүрэн дээр нь хэрэг гайгалсан цогцоо хурдан хөдөлгөнэ ямар амар. Хүү ямар амар юм бэ чи. За. Дараагийн сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио. Тасарчлаа. Ямар амар энэ боловсон. Тэр үед айгүйх яатуу гэж хэлдэг байсан тий. Тий яатуу. Эмхтэйчүүд бинэгээ тий. Тийм үү яатаг мó яатуу чи юм уу? Юу гэсэн ч үгүй яатуу гэдэг нь. Хинэ гинтгүй бол гэгэрхгүй гаруугүй юу? Бас сиркэн байлтаа гэдэг гинэ. Сиркэн байлтаа. Сирк. Одоо сирк сэтгтэй бод гэсэн үг л дээ ер нь бол. Ачи нэр бод гэдэг. Доромжилж исэн юм биш тий даа гэдэг. Аха бод. Одоо л ойлгож байгаа юм уу? Бод хүмүүсийг бод гэдэг. Би тэгэхээр нь боддог байлаа шүү дээ.
Яа, за дараагийн сонсогч 80 техниктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Асмана. Сайн байна уу? Ассалаалайкум. Би зөвхөн хөгжөлтэй ярих гэдэг. За. Сайн хэд хоногийн өмнө би нэгдүгээр төрхийн гадаа нэг хүн хөрөж өгсөн байхгүй юу? Тэгээд нэг машин нэг игнээ жоохон хальт хаагаад зогсож тэгээд дотор байсан хүнтэй ярилцж байгаад энэ гадаг болоо гэд яасан мөрөгчихгүй юу? Сүртэй мөргөөг л дээ. За. Тэгсэн чинь нөгөө жолооч нь бууж ирээд наадраа чинь зангаал олж шал буу юм боллоо үгээс үггүй. За. Тэгэл би тэгэхээр энэ зэрэг нүүдэх чинь бас асны зүйтэй өөдөөс нь бууж ирэл чи одоо яхаараа нэ тэрэг буу юм бол. Тэгээ нөгөө нэг хамт ичсэн залуу тайвшруулаад орчин явдлын тайлбарлал тэгэл дууссан. Тагтаа магтаа даатгал цацгалчаал нөгөө залуутайгаа ойлголцоол цавсан чинь ихнэр нэрэ чи үнтэй зүг харьцах хэрэгтэй шүү гэсэн аваа. За. Би боротонд олчихгүй юу нэг ясны. Ааха. Шууд өгөн зөрөг өөрөө тавьж орж ирж хэрүүл олж ширангуудаа тэгээд мэдхгүй яс. Тэгэхээр мэрэгд асцсан уу? Өгөө тэнгууд нэл яваад гэсэн ийм шүү босоод юугаач ирсэнтэй гэл. Чамтай ч одоо юугаа ярих вэ гэж хэлэхгүй яасан бэ сүүлийнх нь үгүй. Заавал сүүлийнх нь хэлж явах хэрэгтэй байхгүй юу? Тий. Бодолсоноор хэлэхээр бол хотмоц гэхээр зэрэг өөдсөн чинь нохоны л ойлгоод хэмбэ гэдэг чинь би лаа. Тэгвэл оох дуурлаагүй юм л та. Яг ууралцсан хоёр хүн бүл тийм шүү дээ. Хүний үгэн дээр андах. Өөрийнхөө үгийг бодож хэлдэг гэж би ер нь хайхтаа ууралдаггүй байхгүй юу? Гайгүй. Лаги муу лаги. Тэгээд хотмоц солиор хэлдэг чи нохоны л ойлгоод хэмбэ гэж дуусчих чинь. За холбогдсон. Сүүлийн үе уусаад лаг юм дөө. Үг болгоныг нь буцааж явах юм байна. Амтэн болгоныг би шоо. Тэр их тэр зөв юм байна те бас. Тэ? Хүнтэй зөв ярьж байгаа чи одоо яа. Монголчуудын эртний хараал гинэ. Салхитай өдөр шүүр хэрэглэхгүй, сартаа шун гэрэл хэрэглэхгүй, явган сууж нүцгэн жаргаараа гинэ. Энийг тэгтээ би ойлгохгүй байна. Харин мэдэхгүй. Энэ яг яагаад байгаа хараагаад байгаа юм уу, өрөөгд байгаа юм уу? Яагаад байгаа? Ерөөлийн үг шиг сонсож. За анализ хийх гээд үдсэн ч бодсон ч салхитай өдөр шүүр хэрэглэхгүй. Юу гэсэн үг? Сартаа шун гэрэл хэрэглэхгүй, явган сууж нүцгэн жаргаараа гинэ. За мэдгүй. За Улаанбаатар хотод 17:37 минут болсон. Учир битүүлэг. Нэвтрүүлгийн хамтран бас нэг хамтран ажиллагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүх сэтгэлээр шингэн гисрэтээр Trust Trade компани гахаан утсан мах хамтран ажиллаж байгаа. За Орос улсын одоо органик тэжээлээр тэжээгдсэн гахаан амтлаг шим тэжээлт байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Тэгээд Trust Trade компани захиалгаар Орос улсын Восточный Сибирский компани бэлтгэгдсэн шинэ гахаан мах нь 72 цагийн дотор одоо Trust Trade-ийн үйлдвэрт нөгөө хасап одоо нөгөө стандартаараа ингээ ачигдаад ирэх нь штэ тий. Тээвэрлэгдээд ирэнгүүт нь тэр махаа хүлээж аваад яг өөрсдийнхөө үйлдвэрт Орос технологиор гахаан утсан махаа хийдэг байна шүү тийм ээ. За. Тий. Юу энэ гахаан утсан махыг харин нэг аял маялж явж байхдаа аваад явуул зүгээс. Тий. Одоо ер нь бол бас нэг өдийн нэг зогсоод цайлахад бол тий. Тий. Тийм шүү. Зүгээр юм байна лээ. За хүргэлтээр нь авч болно. Юун дээрээс нь тэр нэрийн барааны дэлгүүрүүд дээр хамаагүй хямд байна. Гэж юм лээ. Хамаагүй юу? Тийм ер нь бол бүр илт мэддэхээр хямд байна. Нэрийн барааны дэлгүүр орчвол зүгээр юм байна гэсэн. Ваа гэрлээ битээ таваагүй ханасан баарасаа. Гэхдээ зүгээр гахаа утсан мах авахгүй л бас тий уран салбар гэдэг нэрийн барааны дэлгүүрийг зорж очих гэдэг бол жоохон асуудалтай талтай мөнхөтэй яг. Тийш чи явдал суудал бараг дүндээ дүн баггүй. Чамд үдээ болохоо. Хилээд ойлгохгүй юм бол. Юу гэсэн? Би тийшээ чи хөлсөө гаргаад болох гэж байна. Хилээд Хамшиг ямар нэг мэдчээрэй гэж бичүүлчихдэг гэж чинь. За хаа утасныхын дугаарыг хэлж өг. 7711 75 тэг 2 гэсэн утас байна. 7711 75 тэг 2. За энэ утсаар нь штэ тий манайхаа явдал суудал болж явж байхаар шууд одоо өнөөдөр би ч юм уу та ч юм уу тий 30-аас 50 мянган төгрөгийн үнийн дүнтэй бараа худалдаа авалтын үетэй хүргүүлээд авах боломжтой байгаа. Гэхдээ хүргэлт нь 24 цагийн дараа ярина. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө хүмүүс их хэмжээгээр одоо жишээлбэл нэг хүүхдийн үсний найр ч гэдэг юм уу төрсөн өдөр ч гэдэг юм уу
те нэг юм баяр баясгалын үйл ажиллагаа болоход бүх төрлийн л одоо закус хийжтэй те. Тэнгүүд трастерээс хямаач авч болж байна, гахаасан махааш авч болж байна. Тэнгүүдээ буузаа захиалаад авчиж болж байна те. Стейк багцаа авчиж болж байна. Дахины махнаа гэхэд ерөөсө бүх төрлийн махан бүтээгдэхүүнээ захиалаад шууд хөрвүүлээд авах боломжтой. Тэгээд нөгөө урд өрдөрн захиалжингууд маргааш нь яг таймд авчиж өөртөө тооцоолоод те. Харин амралтын өдрүүдээр хүргэлт авахгүй учраас та яалтчгүй нэрийн барааны дэлгүүрээр зорж очихоос арга байхгүй. Хоёр газар байгаа. Шиндүүл Зогсбор хотхны тэнд 13-ын натурын зам дээр гэсэн үг. Нөгөөд нь болохоор цагдаа хотхонд байгаа шүү. Тэмцэн тэнд цагдаа хотхонд байгаа. Тийм угаасаа тэр нөгөө 805-ын зүүн тал траст трейд гэдэг юм билээ шүү дээ. Оо тийм үү? Үйлдвэр нь. Тийм яг үйлдвэр. Яг 805-ын зүүн талд байлаа. Оо за. За. Энэ яг очиж авсан байна та. Нэрнгээ үнэнгээ ярьсан байна. За. Ядуугаар ингээд орлох гэж. Цэнгэр тэргээ тэрсэн. За ингээд ийм үед хийчихгүй байна. Гэрлэг ордос би үг хэлмээр шүү дээ чи тий. Тэгээ намайг хөвөлчлгээд байдаг үг олдохгүй шүү дээ. Ирж явж. Цэнгэр тэргээ түрээд чихвчээ ийцээс жирэл татсан надад ч. За ингээд Яна өгнөдийн нэвтрүүлгийн хамтран хайрлагчаар махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн төвөгт сэтгэлээр шингээнэх зориотойгоор Trusted компани гахаа утсан хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв боловсон эрүүлийн үг зааж өгөөч гэдэг сэдвээр ярилцж байна. За нэг хөөрхөн залуутай муудалсан гинэ. Тэгээд ийм гоё залуу ийм тэнэг байх гэж бурхан нэрээ аашиг чинь мэдээд л ийм царай хайрлсан байх та гэж хэлээд аюул болсон штэ. Өөдөөс мө домгийн үг өмнө л гэж авсан. Баярлалаа. Би угаасаа домогтод гардаг дагилтаа гэж хэлээд бас буур хийнэ. Домгийн үг нөө. Инээс гоё үгээр сурч авсан одоо. Чи одоо юу юм уу тийм домгийн залууч аа. Надад бол гоё. Би л домгийн баатар байна гэж бод. Хөөе чамаг эртний хүн гэдэг энэ үлгэр домогт гардаг хүн гэдэг. Чи одоо үнэтэй. Энийг чинь домгийн баатар болгосон явж байна. Би бол жонгор байна гэдэг. Тэгээ чи юу яах ингээд. Тийм. Эртний идэлч үнд орсон заа юу. Яа. Ингэнэ юм уншиж яйл та гэдэг бас зөв хэрүүлийн үг шүү гинэ. За нэрээ тийшээ юм уншиж та. Яа. Юм уншиж та. За дараагийн сонсогч гадаадаас холбогдлоо. Энжел радио. Ано. Бэнарэмэндээ. За хаанаас холбогдож ийн хөө? Солонгосоо сураа. Сураа. Би сураа гэхдээ ёстой хэрэлдэж мэрэлддэг гэж бодоогүй шүү дээ. Амар хэрэлж шүү дээ. Өө солонгосуудыг зүгээр гашрааж байгаа шүү дээ хэрүүлээрээ. За ямар үг зааж өгөхөд ороод ирсэн? Ингэсэн манай ээж надад зааж өгсөн. Надад зааж өгсөн. Ээж гэж ярьдаг байсан. Одоо манай аав ирж штэ имээ. Би одоо бүлдэг бат гэж мэддэг байхгүй юу? Манай хоёр хойлоо баян онгорох. Тэгсэн чинь нөгөө хадам ээж хүүхдүүдээ ингэж загиндаг байсан гэж ээж тэгдэг байхгүй юу? За муу шуу минь настай хүн байгаарэ гэдэг байсан. Шуу минь ээ. Тий. Зүгээр ялтах юм шүү дээ. Шуу. Нэрээ бүр дандаа тэгдэг байсан ингээд юм ярих тааландаа ингээд олон хүүхдтэй айлаасан. Энэ муу шуу, тэр муу шуу гэд бүр дандаа шуу гэдэг байсан гэ. Тэгээ тэр нь айгүй анх сонсоход амар сонир санагддаг байгаад тэгээ сүүлдээ болохоор ингээд нөгөө байнга сонсоор агаад нэг тийм одоо нөгөө нэг бараг хараалын үг юм шиг санагддаг болсон. Одоо хүн өөр хараал гэдэг за муу шуу минь таагүй байгаарай гэж. За миний хувьд болохоор би өөрөө бол бас тийм хэрүүл уруул хийж чадахгүй. Сайн биш угаасаа. Тэгээ нэг хэрүүлийнхаа дүүг хийгээд нэг Монгол таахад нэг машин барьчихсан. Хажуунаас нэг юм амар том машинтай хүн ингээ бүр амар ингээ дайраад заахгүй юу? Тэгээд ингээ би үг ингээ мөрөөрөө л явчихсан шүү дээ. Ингээ жижиг машинтай тэгсэн чинь ингээ бүр намайг ингээ цохоо онгойлгочаад муу хатаа явж чаддгүй юу муу чи наад та нэрэ төмрийн сэгэн дээр аваад хаяад юм хэлсэн. Лаар уурлаад ингээд яриад цахгүй тэр бүр юм бодож олоо хэлтэй ихээр ерөөсөө чадахгүй. Тэр бүр аргаа хараад нөгөө дунд руу гарах. За яриач цааш алга болцоо. Өөх хөрхи тийм үү. За тэгвэл
дараа холбогдъё да энэ юу маань цанхлын биш вэ? Тийм бай. Нэг цаашаа болоод нэг наашаа болоод. Гэтэ бид тэр дунд дуруу гаргасан гэдгийг амар сайн сонссон шүү. Гэхдээ чамд нөгөө нэг чамд яг нөө чи угаасаа нэг юм хэрүүлээдгүй төрлийн хүн болохоор байж байгаа царай чинь тийм штэ. Чи л өөрийгөө амар хэрэлдсэн гэж бодоод байгаа болохоос ш наа чин зүгээр л юм байна. Химэл үзэгдэлтэй. Харин тийм их гоё юм ярих гэдэг юм шиг чинь шувуу юм. Энэ хүний хувьд өөрийнх нь хувьд амар ахгүй юу? Яг л сураагийн царайг авсан үстэй. Бүр нэг хэрүүлэхээр царайд юм биш байхгүй юу? Тийм үс цаадаа амар гэдэг шүү дээ. Уурлахгүй л та тий. Харин тийм. За баярлалаа. За олгоцсон баярлалаа. Гүй юм аюултай хэрүүлээдэг хүн гэж л өөрийгөө бодож явдаг юм шиг энэ хөөрхөө. За тэр одоо тэр нөгөө түрүүний нөгөө амар тийм нөгөө яасан салхигүй өдөр шүүргүй яасан гэдсэн шүү дээ. Тэр ерөнхий утгаараа ер нь хоосон ядуу явбал гэсэн үг юм. Би үл баг ерөөлөр бол. Гоё ихлүү зам оюутнаа хэдүүн энэ үг ширөөхөд байна. Ерөөлөр бол гэх юм байна. Гэрэн турахгүй, дээврэн цорхоо хэвтэж чадахгүй, даарч хөлдөж өгөх шахсан гуйлагчин болоорой гэсэн үг юм байна л да. Ер нь бол. Яа. Тийм байна. Ер нь бол магтаал гараал хоёр нэг л амнаас гардаг гэж бичигдсэн байдаг. А Б гэдэг нь юу гэсэн үг юм? Мэдгүй. За би хүн юу өөр газартаа нөгөө гахаа утсан махаг. Яа энд ингэнэ амар юм зүгээр уурлахаараа хилдэг ээж аав эмээ өвнөр үгс чи манай аав мислийн эмч байсан биднийг багад та нарыг хэмхэлчээд буцаага тэмдэглэж чадсан шүү. Бас юугэд мэрэгжлийн хэлээр загнаад байна. Тийм мөчий чин чиргээ шүү арси чи хуулан шүү турсгаа хуулуулсан болол авч зүгээр л ингээл үг шүү дээ. Турсгаа хуулаад тахтайх. Тийм турсгаа. Би айгу боддог ш турсгаа хуулуулах гэв гэхээр бод яаж болдго юм болдог гэж боддог ш. Ингэнэ нэг салхитай өдөр шүүргэлгөс ийм хэлвэл тэрнийх нь учрыг нь олохгүй таг болчих юм байна. Бодоод олох ч юм байна гинэ. Шүү. Йоо. Одооны залуучуудыг ингэж хэлдэг гинэ үндсэн байрлаа мэдхгүй байж битгий солиор гинэ. Йоо, итгэл хөшгнэ. Үндсэн байрлал мэдхгүй ч гэдэг юм шүү. Хүүе чи болооч. Тэр нь юу гэсэн үг вэ? Мөн чи нэрнээс үндсэн байрлал мэдхгүй мө? Гэхдээ юуны үндсэн байрлал? Хэрүүлийн үндсэн байрлал юу юм? Карма сутра. За. Кама сутра карма гинэ кама сутра шүү. Кама сутра. Юу лээ гэд бодож шít. Зэтэн бадын цэнхэр тамга брэшмийн бэрчэр тамга гэж хэрэлдэг байсан ш. Дулмаа минь юу гэсэн ч үг юм дэрнэ. Манай ажлын үйлдвэрийн ажилтныг ч угаасаа шалан дээр нь гიშгүүл hirээний хоолоо гэж загнадаг. Сайхан ааштай бол муу шувуу минь гэж загнана. Би бол тархины тураал гэж хэлдэг гинэ. Төрүүл чадсан ялчиж чадсан шүү. Яасан ялчиж чадсан шүү. Нэг энэ дээр зүгээр ингээд имзэглээд байх хэрэггүй. Тэгээд чи уур нүвсэн түнээ үг шүү дээ. Тий. Төрүүл чадсан, алчиж чадсан шүү. Тэгдэг шүү дээ. Чамайг алчихад надаас хин нэг хий. Нэр. Юу сонсч л явлаа. Чамаа мөг алчихад хин надаас тэгхээ. Амар гоцтой. Одоо гүгтээ тэгэхэд ивэл бараг 108 додох тий. За энэ үрээд 2022 оны 6 дугаар сарын 27-ны даваа гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Трастрейдийн гахаа утсан мах зам мөн 23 жилийн түүхт нээ биеийн шингэн саван миний сэргэх цаг ураатаар хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Трастрейдийн амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах, Трастрейд нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75 12. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Эфир. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги. Дэлхийн монголчуудын эмзэл радио
88.3